Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын өсвөр үеийнхний улсын аврагч шалралт тэмцээний хамгийн том буюу 16 хүртэлх насны английн тэмцээнд уйлаантай болж өнгөрлөө. Шигшээ тоглолтод ДМЮ Дэрэнг гэсэн мөнхийн эрсдэгчдийн тулаан футзалын ордонд хуран цугларсан олныг бол гадуулж гайхалтай болсон. Футзалын өсвөр үеийнхний улсын аврагч шалралт тэмцээнд төрүүлэх бүсгүйлийн боломжийн өмнө ирсэн хоёр багийн тулаан гэрэл тод тасалж улагчтай Дэрэнг клубын давмгаалаар эхэлж эхний хагас 3 тэгэр давмгаалсан. Улмаар 2 дуурын дуусагт багийн ахлагч Батөргөл тооны харьцааг 4-т болгосноор олон хүн тоглолтын хувьцаа шийдэгдсэн мэт сэтгэлдлийг төрүүлсэн бизээ. 4-т гол орсны дараа тоглолтын цаг дуусахад 7 минутын хугацаа үлдээд байлаа. Гэвч энэ тэмцээнд олон жилийн турш азгуутж мөнгө хүрэл хүртгэхээс илүү амжилт үзүүлж чадаагүй ДМЮ-гийн хөвгүүд сүүлчийн боломжоо алдах хүсэлгүй эцсийн шүгэл хүртэл тэмцэлд нь амжилт оллоо. Нанжид тасалжуулагч футзалын спортын хамгийн эрсдэлтэй алхам болох power play буюу хаалгачаас болж 5 тоглогч оруулж ирэх тактик сонгосон нь амжилтанд хүрч анх 2-23-29 Тэмүүжин 27-28 минутуудад гол хийснээр үндсэн цагт 4-4 тэнцсэн. Уур амьсгал дээцэгтэй тулсан энэ тоглолтын ялагчийг 6 метрийн торгуулийн цохилд тодруулахад ДМЮ дөрөвгөрөөр илэрхэж хүсүүлээсэн цомоос сүүлийнхээ боломжинд өөрийн боллоо. Харин Дэрэнгийн энэ насны хөвгүүд энэхүү тэмцээнээс 3 жил дараалан мөнгө медальт авсарлаа. Энэхүү гайхамшиг шигшээ тоглолтыг бүтээсэн Дэрэн ДМЮ тэмцээний бие хэсэгт хамтарч улсын аврагч нар тэмцээний эхний өдрийн тоглолтод 1-1-ээр тэнцсэн. Улмаар айлал баг нь хэсгийн нөгөө хоёр үлсэгч олон мөнгөний зэргээр хойцноор хэсгээс 22 голтой Дэрэн 1-ээр 21 голтой ДМЮ 2-оор бариачлсан. Хасагдах шатны тоглолтууд ч гал гарсан бөгөөд Дэрэн шүгэн тали оттой 3-оор тэнцэж торгуулийн цогцолтоор 2-1-ээр хагашаад хүчтэй өрсөлдөгч Аривсыг хожиж гарчсан бол ДМЮ шүгэн 8-ын насны английн лидер Хараа цаг 4-2-оор хаг шигшээд иргэсийг 2-2 хожигдож яваад 3 гол хийж шигшээ талан шаарсан билээ. Улсын аврагч нар тэмцээний хүрэлэн даалын тоглолтод банзрагт тасалжуулагчтай Аривс галмог тасалжуулагчтай Иргэсийг 4-3-оор хоцсон бөгөөд тэмцээний шилдэг халагчаар ДМЮ-гийн Чингүн, шилдэг тоглогчоор Аривсыг намсраад орж, шилдэг тоглогчоор Иргэсийн үүнийг нар шалгарсан байна. За энэ бол бас сүүлийн хэдэн жил харагдаагүй сайхан тоглолт өсвөр үеийн тоглолт боллоо. Тэгээ манай баг бол гадаад талбай улсын аваргыг 2 удаа аваадсан. Тэгээ заалны улсын аваргаас өрдөөсөө алтан медаль авч чадаагүйсэн. Тэгээ алтан медаль авсандаа баяртай байна. Хүүхдүүдтэй бас давхар баяр хүргье. За манай клуб бол энэ жил юучлээ өөрийн материаллык бааз суурьа бэхжүүлэхийн тулд бас нэг шинэ заал ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд цаашдаа бас гадаад талбай бэлтгэлийн бааз барихаар төлөвлөж байгаа. За тэргүй яг хуу би хүүхдүүдээр бол маш их бахархаж байна. Хөлбөмбөг бол одоо эцсийн шүгэлд уурсны дараа л хувь заяа шийдэгддэг. Тэгээ манай хүүхдүүд дөрөвдөг болсон ч гэсэн өөрсдөө бол үнэхээр давуу байна гэдгийг мэдсэн болохоор бууж өгөөгүй. Тэгээд энэ бууж өгөөгүй байдал маань бидрийг бол эцсийн үндүнд амжилтанд хүргэлээ гэж бодож байна. Маш сайхан байна. Дэрэн бол үнэхээр хүчтэй. Манай хоёр баг хэсэгтээ нэг хэсэгт ороод ихний тоглолтод тэнцээд тэгээд салж явсараа финалд үзсэн. Тэгээд маш бас гайхалтай финал боллоо. Үнэхээр хүчтэй баг байлаа. Энэ финал бол үнэхээр бас гоё боллоо гэж бодож байна. Тэгээд би бас хүүхдүүдтэй бас маш их баярлж байгаа. Манай хүүхдүүд ч гэсэн бас сайн нэлээд нулимс соноглоо. Манай энэ хүүхдүүд Монголын хөлбөмбөг холбоос зохион байгуулалт гадаад талбай бүх тэмцээнд төрүүлсэн. Футзалын улсын аваргаас мөнгө хүрэл медаль аваадсан. Энэ бол бидний бол сүүлийн боломж байсан. Тэгээд сүүлийнхэн боломжн дээр бидраас олон удаа нүүр буруулсан энэ алтан медалийг энэ цомыг авсанд бол одоо хязгааргүй их баяртай байна.